800-ны тэртех жамуухын шарил дээгүр өнөөдөр талын булжмарж эргэж эхн нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтая бүхэлдсэн. Тэр газрын цэжиг нэртэн чагнуваас Монгол Улсын нөхөрлөл гунигт хагцлын тухай эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Олон аймгийн цус тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар төгсөж байсан тэр жил. Хаан жамуух нөхөддөн баригдаад Чингисийн мөргөнөө хүргэгдэж ирэв. Богд эзэндээ халтсан боол иргэдэг Чингис хаан өвс ногоо хүрэн тэтэл цаазлаад жамуухыг суллаад өгүүлрв. Эви эвдрэлцэж олонтоо бодилсан ч амийг чин хэлтрүүлий хаан андам. Эгнэрт нөхөрлөө баттгаж эгүүрд хамт төшилдсэн явтгай чи хинэн өршөөлийг үзүүлв. Гэвч нас сүдрэд дундаа төрсөн биеийн хүч чадал төгөлдөрсөн хаан жамуух хариу өчсөн. Өндрөх хаан суудалдан заларч өрлөг 9 жанжны чин тоо бүрэн байхад би илүү зэх бизээ андам. Чамд зай тавьж өгье. Үндэс мөчр бүхтэй хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан. Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөөхөр төснийг атгаг санаа тэмийн үгэнд орж андгаа тангараа нэтсэн цагаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хурж ирлээ. Андамын чи болгоно. Тэнгэр дэх хос наран мандуул газар гам болж гал шатна. Монголд 2 хаан байвал дажин самуу таслахгүй. Олон дайнд орцож чадал хүчиндээ ирдэж явснаа санахад чиний элдний дор явж би хизээч чадахгүй. Нэгэнт дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарилгийн дор явахыг бас дэвчих. Чи бол тэнгэрийн бөө шадар баатруудад итгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж өргөгдөн хамаг Монголыг захирах гүр хаан жамуух. 3 түмэн сэргийнхээ ялалтын ухаагаар 70 балжуудад чамайг шахан сандрахж явсан домог тэр жамуух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос хайлахаар шийдлээ. Чамд өнөөр тэтгэгдэх ийм замыг сонголоо. Дээд тэнгэрт нар нэгэн байг дэлүм болдгийг гээгүүлэх сар бас нэгэн байг. Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг. Өсөх насандаа онны мөсөн дээр шахалцсан наадаж өдгөө эдэр цагта бүх Монголын хувь заяанд холбогдсон чивэд хоёрын нэг нарны дор багтах. Учир энд 2 их хаан, 2 их баатар, 2 Монгол эрийн ёсоор энэ хэргийг нэг нь тийш болгоё. Хаан жамуухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөрт өргөөд би амиан тавьчих. Олны санаа бүх хоёрдог. Улмын өвдөг дор чинь өөрийгөө би эвж өгье хаан андам. Чиний нэр уудам агваа. Гүрүү хаан жамуух өөрөө чамд цогцоо гэдгийг дуулаад хамаг Монгол 408 зовгост миний алдар өрд хожид үзэгдэж дуурсагтаагүй дуурсан. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөхчөж нөгөө нь хагцъя. 9 хөлд цагаан туг дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн. Ой хаан чи намайг өршөөхтөн цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөе. Нөхөрлөгтөн үхэж нөхөрлөе. Хүчрхэг гүрэн өн мөн хоршихыг бэлэгдэж хаан биеэрээ тогсуултыг чинь дахи. Эзэн тулсын төлөө миний өргөх өчүүхэн хувь багтах учиргүйг тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй. Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн твжиж чадахгүй. Хар дайсан хатгалтхийг санаархвал Монгол цэргийн дахир сэлмэр дэлхийн дайдыг номлон хэмжих түн. Дорн зүгт нар нь хаанаас манддгийг очиж үзэх түн. Өрн зүгт нар хаан шингэлгийг хурж мэдэх түн. Бас их төр дэзэнт гүрний хэргийг
эмсийнхэн үгтэй хутгалтан зөвшигч надаар төгсгөл болов. Энэ мөчөөс хойш хаан Жамуухын алдар уран тэрслэгч хэнийг ч болов төрийн цэрлэл цааз үл тойрхийн хууль болов. Өчөх өчл минь гүйцлээ хаан андаа минь. Өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагтж өвлөн эхийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулгатав. Өдөр түргэн тонилготов. Түүхийн хүрд саад дотгоргүй орчиг гэвэ. Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнэн өргөж шадрах хүмүүсэн дуудаад зарлиг болов. Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр сойрох дугай. Баатар Жамуухын сүүлийн өчил гэрээслийг биелүүлж цус гаргалгүй өхүүлэгдэв. Анддаа бэлгэлсэн алтан бүсийг минь бүслүүлж армгаг сайхан хүлгээр хаан Жамуухыг дахиж асгах зэвсэг. Хоёх дуулгыг нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулгав. Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсгч болдгийг, эр хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч суурч болдгийг түмэн үе сандах. Энэхүү айлдан ирэхэд Чингис хааны ов томхон бурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан носол гэлтгна. Хаадын зэрлэг ёсоор болж мөнх тэнгэрийн таашаалд нийцв. 800-ны тэртех Жамуухын шарил дээгүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүлжилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрен зуунд илгээн.